Манай улсын түлэгдэлт осголтын 3 дугаар шатлалын ганц эмнэлэг болох Түлэнхий нөхөн сэргээх клиникийн эмнэлгийн барилга хизээ мүдгүй нурж унахад бэлэн болжээ. Гадна үүднээс эхлээд өнгө үзэмж нь олон жилийг хүндхэн байдалтай өнгөрөөснийг илтгэх хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээгээ үзүүлсээр байгаа. Нэг тасагт 4 хүн хэвтэн эмчлүүлэх ёстой ч тоондоо бариулаад хүнд өвчтөнгө буцаах арга байхгүй. Иймд ачаалал ихтэй тасгийн дац байнгын хэтрэлттэй ажиллаж ирж үүний зэрэгцээ эмчлүүлэгчдийн өрөөний шал таазанд мөөгөн зүр үүсний улмаас агтлсан байгаа юм а. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаадараа шалгаж ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж чадаагүй улмаас өдий хүргэжээ. Эмнэлгийн хаалгаар орохдол ариутгал цэвэрлэгээ эм тарианаас илүү чийгний ихүүн үнээр хамар цоргиж байсан юм. Ийм нөхцөл байдлыг бүрд ордуулахаас өмнө засвар үйлчилгээ хийхээр болсон байна. Ирэх 4-р сарын 15-ны үеэр эмнэлгийг нурааж шинээр барилгын ажил эхлэнэ гин харин өвчтнүүдийг шинэ гэмтэл рүү шилжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар бол энэ Түлэнхийн төвдөр 130 орчим өвчтөн байна. Тэрнээс яг Түлэнхийн нөхөн сэргээх мэдцийн тасагтууд 92 өвчтөн эмчилэгдэж байна. Эдгээрээс бол ихэнх нь бага насны хүүхдүүд, түлэгдсэн хүүхдүүд, сэхэн амьдруулах тасагт бол 12 өвчтөн эмчилэгдэж байгаа. Тэгэхээр хамгийн гол хүнд өвчтнүүд хэвтрийн зөөвөрлөх шаардлагатай юм өвчтнүүд сэхэн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Тэрнээс гадна бас тасагтч хүнд өвчтнүүд бол эмчлэгдэж байгаа. Яг сэхэн амьдруулах тасагт маш хүнд өвчтнүүдийг бол тээвэрлэх, зөөвөрлөх явцад бол хүндрэл гарах магадлалтай. Одоогийн байдлаар мөнгө төгрөг төсөвлөөгүй байгаа гэж байна. Ямар ч байсан эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэлт хийх арга хэмжээг авахгүй бол таазнасаа нуралт өгөх магадлал өндөр байгаа тухай албаныхан хэлж байсан. Түлэнхийн төвийг анх 1957 онд ашиглалтанд ороход хятад эмнэлэг байрлаж байж, түүний дараагаар 1973 онд гэмтлийн эмнэлэг орсон ч шинэ гэмтлийн эмнэлэг рүү нүүхдээ түлэгдэлт болон хөлдөлтийн тасгын объектод үлдээсэн байдаг гинэ. Барилгын элэгдэл гэмтлийг засварлахаар 2 удаагийн урсгал засвар хийсэн ч төсөв хөрөнгийн хүрэлцээнээс шалтгаалan 1986 оноос хойш том хэмжээний засвар өнөө хүртэл огт хийгдээгүй байдаг байна.